Бүгдний өдрийн мэнд. За тэгэхээр нэг юм болсон. Ваа. Яп, ийм л юм болчиход байгаа юм да. За тэгэхээр энэ бичлэгээр та нартай иймүүгийн талаар олж мэдснэ гэд тоочин чалчаа. За Saint Nerona Imo. One Piece манга уншдаг хүмүүс маань бас бүгд л гайхаад шоконд орсон мэт те. Үнэхээр яг өмнө 7 хоногт гарсан энэ One Piece 1179 дугаар манга дээр бол яг энэ хамгийн сүүлийн утсан яг ийхүү бидний бүр хамгийн хүлээсэн, хамгийн их маргасан, олоон жилж таамаг гаргасан яг юм имүүгийн жинхэнэ одоо 100% одоо хүн төрхөн юм болов яг байлдааныхын төрхөн ингээд бидэнд ил болж байна. Нөгөө нэг shadow яг төрлөөс гараад яг жинхэнэ хүн төрхөн ингээд бидэнд ил болсон. Тэгээд юу нэгээд яг харахаар One Piece маань төгсгөл рүүгээ үнэхээр л яг яарж байгаа нь үнэн бололтой яг л одоогийн яг хэлснээр тийм ээ. За ингээд Elbaf Arc дээр One Piece ертөнцийг томоохон хүчин нөлөө бүхий хүмүүс болох Saint Shamrock, Imo, Loki, Gunko, King Harold, Rox, Ragnir гэх зэрэг одоо ингээд тэдгэрийн өнгөрсөн мөн чадвар дүр төрхүүд яг ил болоод байгаа. За энэ дундаас яалтчгүй ийм гонцгой болохгүй байгаа даа. За гэхдээ яг юуны өмнө яг яагаад ийм өөрийгөө яг ил болгосон бэ гэдэг талаар товчхон дуртай л та. За Elbaf Arc дээр бол яг Gunko гэх одоо бурхны дайстай нэг мөн Shamrock хурж ирээд за ингээд яг ямар зорилгот ирсэн бэ гэхээр за Elbaf-ыг одоо ингээд эзлэе. Elbaf-ыг эзлэнэ гэсэн зорилгоор ирсэн. За тэгтэл яалтчгүй ингээд иймүүд эзэмдүүлээ Shamrock буцаж аваад Gunko иймүүд эзэмдүүлэнгүүтээ хүчтэй болоод одоо Elbaf-ыг эзлэх гэсэн чинь одоо ингээд энэ иймүүгийн орлого талаар болсон. Учир нь одоо Ragnir, Loki, Luffy ялагдсан юм аа. За яг энэ харагдаж байгаа энэ fan made animation дээр бол айгүй тодорхой яг юу болсон талаар нь харагдаж байна л та. За ингээд ерөнхий Usopp Brook хоёр маань туйлдаа үрээд за Luffy, Loki хоёр хүчтэй хуурал та Domi Reverse-ийн та нөлөөнд үнэхээр авталгүйгээр түүнрөө ингээд хамтарсан тарилтууд хийсээр одоо Gunko инхүү хөлдөж бүх юм одоо тайвширсан. Ер нь ингээд дуусч байна гэсэн нэг тийм Elbaf-д ингээд буцаагаад хамар тайм болж байгаа байхгүй. Яг тэгсэн чинь ийм үү энэ бүгдийг эргэцүүлж батонгуудаа те. За өөртөөх нь хүчинд ингээд инхүү автсан ийм цэргүүдийн chopper яагаад чи ингээд хөнгөн алгадангуудаа буцаагаад хөвөнд нь оруулаад байна. Ингээд бага ингээд бүх хүч нь мөхөөд байна. За ингэсэн чинь ийм үү Rox, Joy Boy, Vivi гэдэг одоо бүгдийг ингээд дахиж эргэцүүлэнгүүтэй. За дөрвөн горосыг үгийг зөрөөд олон жилийн дараа одоо баг хэдэн мянган жилийн дараа ч юм уу те. 1100 жилийн дараа ч юм уу гэд өөрийнхөө цайзнаас анх удаа гадагшаага хөл тавиад за та нар үнэхээр болж чадахгүй гэх дөрвөн горосод хэлээд та нар чадахгүй бол надаас үр тэднийг зөксөхийн одоо л алгаа гэж уурлаад өөр юмгээр Elbaf дээр инхүү ирсэн байгаа. За ингээд те улаануудтэй царайлаг эрэхтэй байгаа. Ивэртэй мөн сүултэй ийм цагаан ус бор хайртай яг л яг лунариан шиг яг ийм төрхтэй ийм үү гэж гараад ирлээ. За ингээд түүний доор Дэлхийн засгийн газрын үүсгэн байгуулагч 20 хамт улсын нэг одоо 20 үүсгэн байгуулагчийн нэг хүч чадал нь Devil's Fruit буюу одоо чөтгөрийн жимс дотроо чөтгөр гих төрлийн жимс болох одоо чөтгөр гих нэртэй чөтгөрийн жимсний эзэмшигчээ. Мөн одоо Дэлхийн хаан Saint Nerona Imo хэмээн зарлалаа. Бурхан минь бас яасан ч амар цол иргэн битээ. За ингээд түүний дүр төрхийг жоохон ажил гэ баруун гарн дээрээ нүдний шивэстэй мөн одоо нурууных нь хард нэг юм хар үйлтэй байгааг харж байгаа. За энэ үйлнүүд мэдээж ингээд нүдтэй байгаа. Үйлний учрыг жоохон ингээд судлаа гэд бодоод үзээд жоохон судлаа. Тэгсэн чинь Библиэд яг Опаним гэх нэг юм нэртэй дугуйнуудээр дүүрэн нэг юм үйл хэлбэрхтэй Тэнгэрийн илч гардаг юм байна л та. За энэ нь болохоор амьд бүхнийг одоо харагч мөн одоо Divine Order буюу одоо бурхны зарлиг гэх мэтэр орчуулагдах юм байна л та. За нэг ёсондоо ийм үг одоо энэ түүний одоо хүрээлэх үүлээр нь буюу одоо ингээд адаглаад дэлхийн бурхан гих чинь мөн болох нэ. Одоо энэ үүлээр нь ингээд адаглаад үзвэл одоо хараад үзвэл дэлхийн бурхан гих чинь мөн гэж одоо One Piece фэнүүд хоорондоо ярилццгаасаар байгаа юм байна. За энэ тал дээр та нарын бодлоос ямар байна? Та нарыг сонсъё. Биш ээ. Харъя. Yes. За тэгээд одоо бүх юм хүний нэр усаас нь эхэлдэг гэдэг шиг одоо энэ Saint Nerona Imo гэх Nerona авгийн талаар жоохон судлаад үзлээ л дээ. Тэгсэн чинь
тэг нэг One Piece Wikipedia гэдэг сайтн дээрээс гарч ирж байгаагаар л за Нерона гэдэг овг нь болохоор дэлхийн засгийн газрыг байгуулсан анхдагч 10 20 овгийн нэг нь мөө. Мөн тэгээд яг Марижороор нүүсэн 19 овгийн нэг нь юм аа гэж гарч ирж байна. За энэ дундаа яг онцлсан юм бэ гэхээр 800 жилийн өмнөөс хойш уг гэр бүлийг Нерона Иму буюу одоо Saint Nерона Иму удирдах ирсэн. Мөн одоо ямар нэгэн үл мэдээдэх аргаар Иму өнөө хүртэл амьд үлдэж одоо дэлхийн хаан буюу дэлхийн засгийн газрын нууц дээд удирдагч болсон бөгөөд уг гэр бүлийн амьд үлдсэн цорын ганц гишүүн юм аа гэж гарсан байна. За тэгээ цаашлал бол Сабо одоо Ревери дээр олж мэдсэн зүйлээ хувьсгалчдын харин хэлсний дараа Империо Иванков одоогийн Empty Throne дээр судаг нууцлаг Иму яг тэр Нерона Иму мөн гэдгийг холбож ойлгосон. Мөн Иванков таамаглахдаа одоо Иму өмнө нь опеопономи хэрэглэгчийн хийдэг the perennial youth operation буюу мөнхийн залуугийн одоо мэс заслын ачаар хүшгүй болсон байж магадгүй гэж үздсэн байгаа маань. За тэгэхээр энэ овг нь болохоор нэг иймэрхүү. За энэ дээр нэмээд нэг сонирхолтой фактууд юм уу таамаглалуудыг дуртахад Нерона овгийн хүмүүс нэг хин бэ гэхээр ер нь одоогийн мэдээж байгаа Saint одоо 5 Горосегийн аль нэг нь байж болно эсвэл тавлаач гэж болно гэж орж ирж байгаа. За дараа нь хин бэ гэхээр Нами байх магадaltaй гэж хүмүүс айгүй их маргадаг. За ерөнхий хамгийн бат болсон хүн нь бол Михакиг Нерона овгийн хүн гэж үзэж байгаа. Яг тэр нүдэн адилхан мөн Михакийн эзэмшдэг тэр хар сэлэм яг Марижодгийн одоо ер нь Марижогоос олдсон ч юм уу Марижогоос хүлээж авсан сэлэм болохоор ер нь Имугийн нууц хүү яг Имугийн ганц төрсөн хүн байх магадaltaй. Тийм ч учраас ингээд нэрээ нууцалдаг, нүд нь ийм байдаг, асар хүчтэй гэж ярьдаг. Ерөнхий 3 дахь гишүүн нь Нерона Михак болж таарч байгаа юм аа. За ингээд нэрнийхэн талаар бол одоохондоо тулталцсан мэдээлэл нэг иймэрхүү байгаа юм байна. Тэгээд тус нь дуртад явбал Нами дээрс тэр Михак дээрс тэр Горосо дээрс тэр айгүй урт мэдээлэл болох хэрэгтэй болохоор бас тааж гэж их мэдээлэл гарч ирэх юм шиг санагдаад байгаа болохоор энэ үргээд одоо ингээд нэрнийхэн талаар дуусгацгаая. За тэгээ бас нэг юм дурдахгүй болохгүй байгаа. Энэ юу юм бэ гэхээр яг ингэ имэг бууж ирэхэд ойр орчных нь мод амьлаад, байшингууд амьлаад, чөтгөрийн дүр төрхтэй болоод инээмсэглээд ингээд дуу аялаад байдаг. За энэ бүхэн яг заахан эсрэгцүүлбэл яг Люфигийн тэр Drums of Liberation буюу одоо эрхчлөөний тэ хувьсгалын яг бөмбөрийн яг эсрэг ритмээр дугаардаг ч юм уу. Эсвэл яг эсрэгээр нь шигэлдэг ч юм уу. Ийм байж магадгүй гэж ярьж байгаа. За мөн дээрээс нь одоо яг Имугийн яг энэ бууж ирэх яг энэ дүр төрхийн харангууд Big Mom James айгуу ингээ санаанд ордог тийм ээ. Ордогч гэж тэр нь орж байгаа шүү дээ. За тэгээд яг энийг ингээ харьцуулаад үзэхээр за ер нь Имугийн энэ James гэдэг mythical zonch бай, paramishach бай, logiach бай ер нь ингээ бүх төрлийн James-ний ингээ нийлбэр тий яг чөтгөрийн James-ний ингээ жинхэнэ хөлбөр ч юм уу хамгийн анхных ч юм уу эсвэл яг бүх чөтгөрийн James-ний хамгийн дээдл цор ганц James хамгийн хүчтэй гэсэн бас тодтголыг яг энэхүү яг дүр төрхөөр нь бас бид нараас жоохон хамгаалж болно. За тэгвэл одоо яг түүний энэ чөтгөрийн яг гадаад төрх энэ байдлыг жаа судлаа. За ингээ харангууд улаан ч юм уу хар бор хайртай байж болохоор яг энэ ивэр нь ээсэлбэрээр дээш ургасан байгаамаа. За ингээд Хагоромо үүлд болоход mythical zone төрлийн awakened төрх дээр гарч ирдэг гимээр одоо энэ үүлээр бүрхүүлсэн байна. За урт цаваатай мөн нөмрөхтэй. За хөлн нэг тийм бадрун том харагдаад байна л да. За тэгээд яг энэн дээр ийм үү одоо айгуу том инээшиг өмдөмсөн байж болно. За эсвэл эртний домгуудад одоо чөтгөрийг төрслөхтэй хар улаан битэй ямаан хөлдөөгөр төсөлдөг болохоор бас ямаан хөлгийн гэж жоохон нуусан байдлаар ингэж харагдуулаад байгаа юм болов уу гэж бодож байна. За хамгийн сонирхолтой нь болохоор одоо энэ түүнийг хүрээлээд байгаа энэ үүлэнд ийм 3 гавлын яс байгааз. За энэ болохоор яг One Piece ертөнцид чөтгөр гэх яг ийм гихчүүдийг одоо бүгд л энэ юр бусын энэ байдлаар нь одоо буюу одоо 3 гавлын ясаар л ингээд илэрхийлээд идэх юм байна. За үүнд нь болохоор Орс буюу одоо Орсл гэдэг нь да тийм 500 жилийн өмнө ингээд амьдарч байсан өөрийгөө одоо чөтгөр гэж нэрлэдэг энэ аврах биет гарч ирдэг. За ингээд Орсын одоо тэлэн дээр нь 3 гавлаас байдаг юм байна. Мөн фильмрээд үзсэн бол одоо чөтгөрийн хөгжмийн хаан буюу одоо Тото Musica гэх тийм дүр гарч ирдэг. За энэ дүрийг бас ийм 3 гавлын яс хүрээсэн байдаг юм байна. За тэгээд хамгийн нэг эвгүй бас нэг нууцлаг юм юу юм бэ гэхээр яг ингээд харсгалтын Jolly Roger буюу одоо туган дээр нь 3 гавлын яс байгааг бас харж байгаамаа. За энэ яг ямар учиртайг мэдэхгүй байгаа ч гэсэн харсгалт бас энэ зүйлийн
одоо учир нь олдсон бас байж болох юм аа. За энэ мэдчлэн ерөн чөтгөр гэдэг нь ийм 3 гавлын ясаар илэрхийлэгдэх юм байна гэж гарч байгаа. Тэгвэл энэ ингээд сүүлэн гээд яах вэ те бүгд ланхандаа King Cobra болон Sabog нэвтт ингээд хатгсан зүйлийг ийм үгэн чадвар юм болов уу гэж андуурч ирсэн бол за ингээд нөгөө нэг сумчин ийм үгэн чадвар биш харин сүүлэн болж байна гэд ингээд бас баталгаажиж байна гэх юм уу та. Тэ. Ялангуяа энэ ийм үгийн энэ чөтгөрийн сүрлэг дүр төрх нь олон соёлын түүхэнд дурддах юр бусын бүхий л энэ дүр төрхүүдийг багтаасан байгаа. За Европчууд чөтгөрийг улаан арьстай, эвэртэй, ямаах хөлтөөгөр зүүрлдэг бол зүүн Азиуд хар саваатай сүн үконгоор дүрсэлдэг юм байна. За хиндүү шашинд чөтгөрүүд гих эдгээр дүрслэлүүд байдаг юм байна. Мөн Японы эртний домгуудад чөтгөрийг иймэрхүү дүр төрхөөр ингээд дүрсэлдэг юм байна. За энэ бүгдээс л жишээ аван загвар дизайн гаргаад ингээд чөтгөр гих зүйлийг бүтээх юм бол яах аргагүй Сент Нерона ийм үү байх болоо даа л гэж бодож байна да. Ийм үн хүн төрлөختний бүхий л эртний домгуудад зүүрлэгдэх чөтгөр гихчийг агуулсан гэж хэлэхэд ер нь бордохгүй. За өөр бүс нутгуудын өөр соёлуудын асар олон домгуудад бүхэнд нь чөтгөр гих нэг муу ёрын юр бусын ойлголт байдаг. Тэднийг бид Сатан, Люцифер, Иблис, Биелзебуб, Мара гих ийм нэрүүдээр мэддэг. Тэд бол чөтгөр гихч энэ нэр үгэн доор бид толгоондоо амьлуулсан буюу уралсан чөтгөрүүд юм аа. Хүн болгоны айдаг, имээдэг, оршдог гэдгийг нь бүр мэдхийг ч хүсдэггүй тэр зүйл бол чөтгөр. За тэгвэл чөтгөр гихч ийхүү бидний One Piece ертөнцид чөтгөрийн Жимс гихчээр ил боллоо. Хүн төрлөختний хүсэл мөрөөдөл мөн тэдний эрх чөлөөг хайх хүсэл ирмэлцэл Ника гэх жимсийг бий болгосон бол хүн төрлөختний айдас бусдад захирагдах санаа зовнил гих бүхий л муухай бодол энэ бүхэн чөтгөрийн жимсийг бий болголоо. Хүн төрлөختөн гихч бүхний дээр зогсох тэрл нэгнээр өдөртүүлэн тоглох уу? Аль эсвэл